Танд Монголын аимшиг кино гэхэр нэг л сэтгэлд буужхгүй байгаа биз? Ер нь Монголын үзэгч залуучууд кино шүүмжлэгчид Монголд аимшиг кино байхгүй гэж ярьцгаадаг. Үнэн гэхэд буруудахгүй. Учир нь сүүлийн үед жилдээ ганц 2 аимшиг кинонууд нээлттэй хийж байгаа ч гэсэн 20 жилийн дунджаар 2-3 бүтээлийг жинхэнэ аимшиг кино хэмээн нэрлэхээр байна. Тэгвэл бид энэ удаагийн бичлэгээрээ өнөөдрийг хүртэл бүтээгдсэн Монголын топ 7 аимшиг кинонуудыг хүргэж байна. Тэгэхээр бидний энэхүү жагсаалтын 7 дугаар байранд орох кино бол Ёроол. Тус кино зөвхөн YouTube дээр үзэх боломжтой богино хэмжээний бүтээл учраас та бүхэн мэдэхгүй болов уу? Ёроол кино нь Джон Шипскийн нэрээр уран бүтээлээ төөрөвдөг найруулагч Эрдэнэ Булганы бүтээл юм. Ердөө 4 минут 20 секунд үргэлжлэх тус кино нь үзэгчдийг цочоох ямар ч jump scare-гүй. Мөн нүрээ шавардсан сүнс чөтгөр байхгүй. Харилцан яриаггүй. Ердөө ганцхан дүртэй хэрнээл үнэхээр л асрын хайцыг үзэгчдэд мэдрүүлдэг. Ерөнхийдөө сайн зохиол, орчин бүрдүүлэлт, гэрэл тавилт, зураг авалт, арын хөгжмийн гайхамшигыг нэгтгсэн бүтээл бол яа харахгүй Ёроол богино хэмжээний кино. Зохиолын хувьд ханиа алдсан хүн хэрхэн Ёроолгүй их зовлонд ундгийг харуулдаг. Ингэхдээ нэгэн бүсгүй ер нөхрийнхөө дээл бүсийг янзлах гэтэл дээлний бүсэнд эцэс төгсгөл байсангүй. За тэгээд гайхаад авдрын Ёроол руугаа хартал. Авдрын Ёроол нь хязгааргүй гүн гүнзгий харагдана. Улмаар ханиа алдсан бүсгүй үүний учрыг олохоор шийддэг. Мэдээж тус бүтээл YouTube дээр үзэх боломжтой учраас үйл явдлыг бүрэн бүтэн ярьсангүй. Энэхүү киног сүүлийн байранд оруулсан шалтгаан нь богино хэмжээний киног бүрэн хэмжээний кинотой харьцуулах боломжгүй билээ. Тийм болохоор жагсаалтын сүүлийн байранд орууллаа. Жагсаалтын 6-ад орох уран бүтээл бол Дэважингаас амьдрал дүрэх зам. Нэгэн үе энэхүү бүтээлийг Монголын хамгийн аимшиг кино гэх сенсац гарсан. Харин зарим үзэгчид энэхүү бүтээлийг аимшиг кино биш, сүнсэнд дурлсан хайрын кино гэж ярьцгаадаг. Албан ёсны сурвалжаар хэлмэгдүүлэлтийн үеийг харуулсан хориотой киноч гэж яригддаг. Тэгэхээр энэхүү кино үнэхээр аимшиг кино юу? Аль эсвэл хайрын тухай кино юу гэдгийг дүгнэвэл хэлмэгдүүлэлтийн тухайд лам нарыг баривчилж араас нь элдэж хөөхөөс өөр зүйл гардаггүй. Аимшигын гээд байгаа шалтгаан нь Монголын хамгийн аимшиг кино гэх сенсацаас болоод үзэгчид киног дэндүү төгссөн байдалтайгаар илүүсээ явдал. Мөн кинон дээр гарах сүнсний дүр төрх нь яа харахгүй киног аимшигын төгшүүртэй болгодог. Эсрэг дүр болох цэргийн дарга, хийм хардаг хэсэг. Мөн хальтган гардаг сэтгцийн эмгэгтэй охин. Дээр нь цэргийн дарга ганцаархнаа машиныг ирэл хардаг. Эцдээ лам нарын сүнс харан галзуурдаг гэх мэт хэсгүүд нь яхааргүй үзэгчдийг түгшээдэг. Ер нь эдгээр хэсгүүд л энэхүү бүтээлийг аимшигын өнгө аяс руу хөтэлдэг. Тэгээд мөн гол дүрийн ир олон жилийн дараа шоронгоос суллагдсан ирэхэд том болсон охин нь өөртөө дурлалцсан нөгөө сүнс мөн байж таардаг. Мэдээж энэхүү төгсгөл нь мөн л үзэгчдэд эвгүй сэтгэлийг төрүүлдэг билээ. Ер нь эдгээр хэсгүүд нь зураг авалт, арын хөгжим, нүүр будалт, жүжиглэл зэрэг нь үнэхээр сайн хийгдэж үзэгчдийг айлгаж чаддаг. Тиймээс энэхүү жагсаалтын маань 6 дугаар байранд орохоор байна. Жагсаалтын 5 дахь кино бол Наадам. Бид саяхан Наадам киног та бүхэндээ танилцуулж байсан. 2025 оны 8 сард гарсан энэхүү бүтээл нь үнэхээр л гарсан даруйдаа олонний анхаарлыг татаж үзэгчдээс өндөр үнэлгээг авсан. Ер нь хүлээлтээс ч сайн бүтээл болсон гэхэд буруудахгүй. Үйл явдлын хувьд хүнд өвчтөй найзаагаа эдгэх гэсэн хэсэг залуучууд адууны цус найздаа улгахаар холын аялалд гардаг. Гэвч тэд сэтэртэй адууг агнснаар муу зүйлстэй тулгардаг. Ингээд харахад яг л буруу эргэлт Cabin in the Woods зэрэг Америк кинонууд шиг санагдаж байгаа биз? Киноны хийц чанарын хувьд сайн зураг авалт, гадны кино үзэж байгаа мэт гайхалтай өнгө тавилт, трейлер нь эрч хүчтэй, үйл явдал сунжирсан нуршуу биш.
Эхнээсээ төсөл хүртэл түгшүүр айцтай. Үнэмшилтэй график дүрслэл. Үнэхээр сайн нүүр хувиргалт. Дүрдээ зогтсон залуу жүжигчид. Зөвүүн эсрэг дөрүүд. Олон долоон үггүй оновчтой харилцан яриа. Арын ая хөгжим сайтай. Хамгийн гол нь барьж авсан санаа нь Монгол ахуйг харуулсан гээд бүх зүйлс нь маш сайн болсон. Ер нь уг бүтээл гадны киноноос өгдөг мэдрэмжийг тултал нь өгч чаддаг. Ингэхдээ Монгол утга агуулгыг Америк киноны өнгө стилээр харуулсан нь үнэхээр гайхалтай шинэлэг зүйл. Эцдээ наадам кино Монголын аимшиг киноны салбарт эхний 5 дугаарт зайлшгүй орох ёстой болов. Энэхүү жагсаалтын 4-р байранд орох кино бол Алт амьлах цаг. 1993 онд гарсан Алт амьлах цаг кино үнэхээр л аимшигын төрөлд хийгдсэн анхны кино. Учир нь тэр үеийг хүртэл Монгол улсад аимшиг кино гэж байгаагүй. Үйл явдлын хувьд гэр бүлийн найзууд газраас 14 ширхэг алт олж 7-7-оор нь хувааж авдаг. Гэтэл тэдний амьдрал алт олсон цагаас хойш оронгороо эргэж эцдээ бүгд муугаар төгсдөг. Тэднээс гол дүрийн эмэгтэй нь хүнд алуулж, туслах дүрийн эмэгтэй нь хүчндүүлэн галзуурч, мөн нөхөр нь дээрэмчдийн гарт ордог. Бараг л амиа алдсан байх магадлалтай. Харин гол дүрийн залуу азар алтан шуналгүй ачаар ямар нэгэн муу зүйл тохиолддоггүй. Гэхдээ талигаа жимэгтэй сүнс алтанд хорогдсон гэрээрээ хийсэн тэнүүжлэх нь цаанаалныг жихүүц хүргэм. Эвгүй эсгүүдээс дурдвал цэвлмаа өөд усныхоо дараа хөрөгчөнд нуусан алтандаа сүнс нь хорогдож, орон гэрээрээ байнга эргэлдэж, хөрөгчний хаалга өөрөө хаагдаж, хин чанс нь мэддэхгүй данхтай цай. Хүчндүүлснээс болж галзуурсан мөнгөлийн төрх гих мэт хэсгүүд нь үнэхээр л амар санагдана. Энэ бүгдээс харахад энэ кино үзэгчдийг айлгаж зочоосон зүйл байхгүй. Тэгсэн хэрнээл кино дууслаа айц түгшүүрийг бий болгоно. Хийцийн хувьд ер нь л хуучны кинонууд жүжиглэл зураг авалтууд нь бодит амьдралтай дэндүү ойр. Өнгө нь хар цагаан учраас үнэхээр сэтгэлд ойрхон байж чаддаг. Мэдээж 1990-ад онд өнөө цаг үеийн шиг техник технологи сайн хөгжөөгүй байсан. Мөн санаа авчгаар гадны бүтээлүүд байхгүй. Ингээд бодохоор аимшигын кинон дээр туршлагагүй уран бүтээлчид тэр үеийн төсөв техникээр ийм сайн бүтээл хийсэн нь үнэхээр гайхалтай. Ялангуяа сүнстэй эсгүүд нь амархан хийсэн мэт боловч одоо ч үзэгчдийг эвгүүтүүлж чаддаг. Мэдээж үүнд хөгжимдөр маш сайн ажилласны үр дүнч харагдана. Эцдээ энэхүү бүтээл нь үзэгчдийг зочоох биш, харин хүмүүсийн үзэл санаа, соёл амьдралын үнцнийг харуулдгаараа үнцэн нь орших болов. Тэгэхээр энэхүү жагсаалтын маань 3 дугаар байранд орох кино бол Бэлчээр. 2022 онд гарсан даруйда олныг байлдан дагуулсан кино бол яахаарахгүй Бэлчээр. Тус кино нь антологи буюу хэд хэдэн богино хэмжээний киноноос бүрдэх цомрлог бүтээл юм. Антологи гэдэг нь иймэрхүү төвөр бүтээлүүдийг нэгтгэсэн томоохон цуглуулгыг хийлдэг. Ерөнхийдөө Бэлчээр кино нь ёроол киног найруулсан Эрдэнэ булганы бүтээл. Энэхүү бүтээл нь Монголын аимшигын киноны салбарт шинэ стандартыг тогтоосон гэхэд буруудахгүй. Киноны зураг авалт, өнгө тавилт, арын хөгжим, дөрүүдийн жүжиглэлт гээд бүх зүйлс нь олон улсын стандартыг холд авсан гэлтэй. Бэлчээр кино нь биеийн ганц толгой, зүүдний өр, хүний сэл гэсэн 3 шортоос бүрдэнэ. Тэр дундаа зүүдний өр уг бүтээлийг жагсаалтын 3 дугаар байранд ороход хамгийн гол үргийг үзүүлсэн болов. Эдгээр бүтээлүүдийг товчхон дурдвал биеийн ганц толгой нь нэгэн загасчээр тасарсан толгойг голоос барьснаар үйл явдал өрнөнө. Үүнээс цааш загасчээр хүнээ байж эхнэр хүүхэдтэй ч аратан болж хувирдаг. Ерөнхийдөө бүтээлийн цаад санаа нь хүн аливаа зүйлд донтож түүндээ хорогдох юм бол эцдээ гэр бүл хайртай бүхнээсээ ч холдож болохыг гайхалтайгаар харуулжээ. Дээр нэмээд жүжигчин Дорд Сүрэнгийн хошин бөгөөд аимшигтай жүжиглэлт бүхэлдээ киног авч явдаг. Мөн эхнэр хүүхдүүдийн дөрүүд ч бас үнэхээр супер байж чаджээ. Нэг ёсондоо киноны бүхий л дөрүүд үнэхээр ярих юмгүй сайн байв. Биеийн ганц толгой нь үзэгчдийг зочоосон үзэгдэл ер нь л гардаггүй. Бүхэлдээ сэтгэл зүйн өнгө аястайгаар өрнөдөг. Харин зүүдний өр өмнөх ангиасаа ялгаатай нь аимшигын жанрын бүтээл юм.
Тиймхүү зочих үзэгдэл хамаагүй их. Мэдээж аимшигын кино болохоор зочиолтын хэсгүүд байлгүй л яах вэ? Гэхдээ зүудний өр, зохиол, найруулга, хийц зураглал үнэхээр сайн учраас үзэгчдийг үнэхээр л айлгадаг. Мөн киноны ердийн хэсгүүд нь ч гэсэн бүхэлдээ айц түгшүүр дунд өрнөдөг. Мэдээж аимшигын киноны амин сүнс нь үзэгчдийг цочоох. Харин нөгөө талаар мөнхийн айц түгшүүр мэдрүүлэх билээ. Тиймхүү зүудний өр бол энэ хоёр шаардлагыг тултал нь биелүүлжээ. Үйл явдлын хувьд гол дүрийн эмэгтэй үе нэгэн ламыг зүүдэлдэг. Гэтэл нөгөөх лам нь цаг ирэх тусам бодит амьдрал руу нэвтэрч буй тухай гардаг. Жүжигчдийн хувьд дан шин жүжигчд тоглосон ч маш чадварлаг тоглосон. За эцэстээ зүудний өр бүрэн хэмжээний бие даасан бүтээл байсан бол энэхүү жагсаалтын 1-р байранд орохоор санагдана. Бэлчээр киноны сүүлийн анги бол хүний сэл. Энэхүү ангийн хувьд хоёр өгүүлэмж зэрэг өрнөдөг. Нэг талаас ослын улмаас саажилттай болсон өвчтөө хүү. Нөгөө талаас хүүгийн гэрт ирсэн урилгагүй зочин гэр бүлийнхэн гишүүдийг өөрөөс нь холдуулж байгаа тухай гардаг. За мэдээж хийц чанарын хувьд өмнөх хоёр анги шиг маш сайн болсон. Ер нь найруулагч Эрдэнэ булганы кино болгон угаасаа л энэ хэмжээний чанар хангадаг гэхэд болно. Юутайч ийм нэгэн бүтээл жагсаалтын 3-р байранд орохоор байна. Жагсаалтын маань 2-р байранд орох бүтээл бол Үхлийн тойрог. Үхлийн тойрог кино Саяхан шахуу 2024 онд бүтээгдсэн шинэ бүтээл билээ. Энэхүү кинод Монгол уран бүтээлчид Тайланд улстай хамтарсан гэдгээрээ ч үнэхээр л дэлхийн стандарт шаардлагыг хангасан маш сайн бүтээл болж чадсан. Угаасаа л Тайландууд аимшигын кино бүтээлээрээ Азийн топ 3 улсуудын нэг. Тиймхүү киноны зохиол, найруулга, план тавилт, жүжигчдийн сонголт, дөрүүдийн зөрчил, зураг авалт, тусгай эффект, арын хөгжим, эвлүүлэг гээд бүх зүйлс нь үнэхээр супер байв. Үрээ алдсан ихийн сүнс, хар дарсан зүудний эсгүүд, эмчийн үхэл, тэр дундаа жүжигчин Эрдэнэчимгийн энэ хэсэг гээд ер нь аимшигын хэсгүүд ихтэй. Үхлийн тойрог нь үйл явдлын хувьд нэгэн эрийн эдэр залуудаа гаргасан алдааны үеийн үр гэр бүл дээр нь ирж байгаа талаар гардаг. Улмаар тэрхүү үеийн үрийг хаах гэсэн ч хинч бай үеийн үртэй зууралдах болно. Тэгээд зохиолын бааtruуд өнөөх хараалыг арилгахын тулд чадах бүхнээ хийж буугаар үйл явдал өрнөдөг. Ер нь манай Монголын улс төрчдөд зориулсан кино юм шиг. Юутаж энэ гайхалтай бүтээлийг бид бүхэн энэхүү жагсаалтынхаа 2 дугаарт бичлээ. За эцэстээ энэхүү жагсаалтын 1-р байранд орох кино бол яа харахгүй Ядуугийн зовлон кино. Энэхүү кино үнэхээр л өнөөдрийн хүртэл хамгийн аимшигын кинонд зүй ёсоор тооцогдох болов. Бид удаан харьцуулж олонхын сандлыг харсны эцэст тус бүтээлийг 1-р байранд тодруулж байна. Тус кинод Хүрлэхүү, Адил цэцэг, Сэлэнг агсан, Наран туяа, Эрдэнэ заан, Мөнх сайхан гээд олон мундаг жүжигчид тоглосон. Тиймхүү жүжиглэл талаасаа ярих зүйл байхгүй. Мөн хийцэн хувьд ч яа харахгүй амьдралыг боддоор нь харуулснараа үнэхээр айцыг бүрэн утгаар нь мэдрүүлдэг. Үйл явдлын хувьд хадандаа хологцсон хүдэр эхнэрийн хамтаар Тамжид нэртэй эмэгнийг асрангаа гэрт нь амьдрахаар болдог. Гэтэл Тамжид эмээ биеийн муудан өөд болсноор хоёр хос гэрт нь амьдрах боломжтой болно. Дараа нь тэд хажуу айлын хөрш Сэндэр эмээгээс талигаажийн нуусан алт эртнээс гэрт нь байгааг сонссноор үйл явдал өрнөдөг билээ. Энэ цагаас эхлэн Тамжид эмээ сүнс гэр орноор нь эргэлдэж, хосууд бие биесээ хорсон зэв үүсэж, өр нэхэгчдийн дарамтанд орж, Сэндэр эмээ золхүүгээр өөд болж, эцтэй галзуурхан галзуурдаг гээл маш олон аимшигтай эсгүүд гардаг. Мэдээж тэр дундаас хамгийн аимшигтай эсэг нь Сэндэр эмээгийн цогцос шалан доороос гарч ирдэг энэхүү эсэг билээ. Ерөнхийдөө Ядуугийн зовлонгийн зураг авалт нь дэндүү бодит мэт учраас яа харахгүй аимшигтай харагддаг. Ядуугийн зовлон кино 2000 онд гарсан гэхэд өнөөдрийг хүртэл 25 жилийн турш Монголын хамгийн аимшигын кино хэвээр байсаар. Бид та бүхэндээ Монголын 50 орчим аимшигын кинонуудаас топ 7 аимшигын бүтээлийг хүргэлээ. Ингээд харахад монголчууд маань аимшигын кино тултал нь хийхгүй байгаа мэт боловч өнөөдрийн дурдсан 7 бүтээлээс 4 нь сүүлийн 3 жилд гарсан бүтээлүүд гэдгийг анхаараарай.
Ингээд бодохоор монголчууд маань одоо л нэг аимшиг кино жигнуутгаар нь хийж эхэлж байгаа биз. Цаашдаа Монголын кино урлагт өшөө олон аимшиг кинонууд гарч ирэхийг өрөөгөөд энэхүү бичлэгээ өндөрлөө. Дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баярлалаа.